За сайн байцгаана бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ подкаст маань хэсэг завсарлсан. Тэгээд ямар ч гэсэн энэ өвлийн анхны дугаараа хийхэд бэлэн болжээ. Тэгээ өнөөдрийн дугаарын маань зочноор Ардчсан намын дэргэдэх Ардчсан оюутны холбооны ерөнхийлөгч Мөнх Эрдэнэтэйгээ ярилцахаар ирсэн байна. За Мөнх Эрдэнэ энэ өдрийн мэндийг хүргэе. За бүгдээрэнд нас энэ өдрийн мэндийг хүргэе. Сэнхүү подкастыг үздэг, сонсдог бас нийт монголчуудаа, залуучуудаас сайн сайхан бүгдийг хүсээрөө. За тэгэхээр өмнөх хоёул одоо хоёр дахь Мөнх Эрдэнэтэйгээ одоо ингээд манай подкаст хоёр дахь орж байгаа. За өмнө нь бол өмнөх дугаараар бол Мөнх Эрдэнэгээ ерөнхийдөө дэлгэрэнгүй нэлээд танилцуулсан учраас хоёулаа бас цаг үеийн асуудлаар ярилцъя. За тэгээд мөн одоо удахгүй нөгөө Ардчсан хувьсгалын бас ой өдөр болох ч шүү дээ. Энэтэй холбоотойгоор бас манай Ардчсан намын залуучууд ер нь ямар хөө оролцоотой явж байгаа юм те, ямар хөө үйл ажиллагаа төлөвлөсөн байгаа гэдэг талаас бас ярилцъя бодож байна. Энэний өмнө одоо улс төр гэх юм уу өнөөгийн нөхцөл байдал руу орсон зүйлүүдийг ярив. Мөн одоо гадаа өвөл болцсон байна шүү дээ тий. Бутааны өвлөл эхэлсэн байна. Бидний нөгөө нэг асуудлууд байгаа шүү дээ тий. Энтэй бас би бас нөгөө залуучуудын бас байр суурийг сонсомоор байгаа юм. Ялангуяа Улаанбаатар хот чинь өөрөө энэ залуучуудын бас хот болчиход байгаа шүү дээ. Нэлээд суурьшмал үе болцсон тий. Сая 500 мянган амьдарч байгаа. Тэгээ энэ тал дээр энэ залуучууд хэр санаа зовж ийн гэдэг талаас шууд жоох асуудал руу оруулъя гэж байна. За яг хөө тэгээ уус энэ нөгөө нэг мөнхийн сэдв гэдэг шиг хараа. Магадгүй нэг 10 жилийн өмнө бид оюутан байсан. Оюутан байх үед бол яг л нөгөө нэг утааны талаар бид нөгөө нэг хоорондоо мэтгэлцтэй тий. Улаанбаатар утааг яаж арилгах вэ тий. Тэгэл янз бүрийн нөгөө мөнхийн сэдвүүд гэж байна л да. Тэгээ тэрний адил болоод ерөөсөө ингээд утаа гэдэг зүйл бол хамгийн мөнхийн сэдв болоод орчижээ. Яагаад олшил нэг ийм за нэг Монголд бас нэг ийм мөнхийн сэдвүүд байдаг байхгүй тий. Үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөх нь зөвч гэдэг юм уу тий. Казино байгуулах нь зөвч гэдэг юм уу. Эсвэл бол юу гэдгийг одоо биеийн үнэлтийг хуулиар зөвшөөрөх нь зөвч гэдэг юм нэг ийм мөнхийн сэдвүүд. Ер нь ийм сэдвүүд яваа. Яаж шийдлүүд нь явдаг гэдэг чинь. Тэрнтэй адилхан Улаанбаатарын утааг яаж арилгах вэ гэдэг бол нэг ийм үлгэр домны юм шиг мөнхийн сэдв болоод дуусч байна. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн шийдэл гарц гаргалгаа байдгийм үү байдаггүй болоод ингэ яваад байдаг юм эсвэл шийдэл нь байгаа тэр нь хийхгүй байна гэдэг нь гол асуудал. За яг би одоо бол яг нэг Мөнх Эрдэнэ гэдэг хувь хүний яг саналыг асуумаар байгаа юм. Тэгэхээр угийн одоо ингээл мөнхийн сэдв гэдгийг бид нар одоо ингээл яриалаад шийдэл гарч ирдэггүй. Тэгвэл энэ асуудал дээр ер нь одоо Мөнх Эрдэнэ гэдэг хүн яаж харж байна? Шийдвэл яаж болохоор харагдаж байна юм. Одоо хэдүүлээ жоохон шийдэл яриад нэг чихгүй эдэн нөтөдөд бас нэг өөрсдийнхөө иргэн гэдэг хүнийхөө нэг ингээд тэгчээсэй гэдэг талаас нь бас нэг яриа өгөл. Яг зөв ямар нэгэн асуудал гэдэг зүйл нэг нэгдүгээр хувь хүнийхээ өнцгөөс харахаас илүү тийм яг бодит туршлууд нь юу байдаг юм бэ? Тэрнгээ ихлэд харж байгаа хэвээр. Тэгэхгүй би одоо юу гэдгийг утааг шийдмээр байна гэдэг нэг үлгэрийн саналыг дэвшүүлж хийж болохгүй байхгүй. Бүтгэжгүй боломжгүй. Австрал бүгдийн нэг утопиа хэлбэрийн санаанууд бол монголоор дүрэн байна шүү дээ. Юу гэдэг богдолынхаа дээр синс тавьж гэх юм тий. Эсвэл мөнгө хөвлөө бүгдийг байранд оруулж ирж гэх юм тий. Эдгээр бол утопиа санаанууд биелэх боломжгүй санаа. Одоо ингээд нийт ингээд утаа бууруулъя гэдэг нэг юм явсан яригдчих ирснээс хойш баг 5-80 төгрөгийг нь утаа бууруулах дээр зарцуулсан байна гэдэг юм яваад байна шүү дээ. Яг нь ер нь бол олон улс одоо шил 200 жилийн өмнөх Лондонгийн жишээ байхгүй. За нэг 15 жилийн өмнө Бээжингийн жишээ. За нэг 40 жилийн өмнөх Сөүлийн жишээ байхгүй. Яг л адилхан мэдэр үйл болдог. Дулаацдаг. Хүний унгаа хэрэгцээ гэдэг шиг хүйтнээс хамгаалж галт төлнө. Дулаахан байх. Галт төлөх илүү элчтэй зүйлээ төлнө. Тэр нь аль ч улс орнд нөхцөл байсан. Англид нөхцөл төлж исэн. Солонгосч адилхан нөхцөл төлж исэн. Америк ч гэсэн утааны асуудал байсан. Анх байгуулж байгаа 300 200 гаруй жилийн өмнө тэр нөхцөл төлж исэн. Тэгэхээр бид нар нэг юм нэг дэлхийгээс нэг шал өөр биш байхгүй. Бид л адилхан тэгэл бас л Москвач гэдэг юм тийм. Хүүтэн нэг утааны асуудалтай л байсан. Тэд нар яаж шийдвэ гэдэг л асуудал. Тэд нар яаж шийдвэ байна. Тэрийг сонсмоор байна. Тэгэхээр ингэдэг л дээ. Яг нь ер нь бол Англид ингээд нэг юм утааны асуудал нь бүр ингээд дийлдэг байлаад нэг жилийн дотор ингээд бараг 4-5 мянган ингээд зөвхөн утааны суулж ингээд нас сураад гамшигын хүрээнд хүрээд тэгээд нөхдүүд ингээд шийдэл хайж ирсэн байхгүй. Тэгээ хамгийн анхны шийдлүүд нь юу байсан бэ гэх юм бол яг энэ бидний төшөө орлуулъя. Энэ нүүрс нараа биш юм байна. Нүүрс төлөж энд арай нэг сайжруулт төлье.
гэдэг одоо дөнгөж бидний яриад байгаа нэг юм угаасан нүүрстэй Кокс нүүрс гэдэг юм. Энэ руу шилжиж эхэлж байгаа. Бараг 100 жил, 150 жил. За тэгээд энэ бол яг мөнхийн шийдэл биш юм байна. Энийг бол энэ төр хугацааны шийдэл юм байна. Энэ төр хугацааныхаа шийдлийг ашиглаж явах хоорондоо бид нар дараагийн мөнхийн шийдэл олох хэрэгтэй байна. Гээд энэ урт хугацаанд бид нэг үгүй газ малгаарч тийм иймэрхүү шийдлүүд ингээд англи юм шийдсэн мэт. Тэгээд сүүлд одоо бол нэг шууд цахилгаан руу шилжчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ нөгөөний төр зургийн шийдэл байх хэрэгтэй. Нөгөө нэг угаасан нурс, кокс ч юм уу тэгээд шахмал төрч гэдэг юм. Энэ төр зургийн шийдэл байх хэрэгтэй. Энэ Монголын төр засгийн газрын урт хугацааны шийдэл юм шиг хараад хандаад байгаа л асуудал. Тэгээд яг энэ дээрээс төлөвлөлт хийхлээр одоо би нэг зүйлийг бол ер нь бол сүүлийн үед ихлээд манай монголчууд ард иргэд маань юу гэдэг юм. Энэ төр юу ч хийхгүй байна гэдэг. Тэгээ ер нь бол тэр болчихлоо. Тэр хүмүүсийн нэг байна. Гэтэл өөрөө төр юм хийгээд байгаа нь тайвлаад байгаа байхгүй. За жишээлбэл төр юм хийхгүй байх юм бол бид нэр илүү гоё болох гэдэг байхгүй. Хамгийн түрүүнд дийг утаан дээр л хитүүлж шээ яагаад гэсэн чинь. Утаа буюу шахмал төрчдний асуудал нь өөрөө стратегийн үүдийн одоо шил үндэсний хэмжээнд яригдж байгаа учраас тэрийг бизнесийн төр хийж эхэлж байна. Тэгээ зах зээл нь авцсан. Бүгд төрөг үйлдвэрж чинь төрийн хоёр ч үйлдвэрээ нэгийг хаагаад нөгөөдгийн чинь ажиллаж юм гэдэг юм те. Ингэж хийгээд байгаа нь буруутаад байгаа. Юм хийх гээд үзээд байна. Гэтэл энийг бүгднгийн зөвлөлт стандарт солонгос стандарт гэдэг юм Английн анхаар ашиглаж стандарт ч юм те Австралийн ч юм Канадын ч юм ашиглаж байсан тэр стандартын батлаад өгчөө үлцэн бүгд хувийнхаа хөшлүүд хий. Одоо тэр олон улсын жишээг чи ярьж штэ Лондон, Англи те юуны солонгосын жишээ ярьж штэ. Тэд нар одоо төр нь оролцсон байдаг юм уу эсвэл хувийн биш бүгд хувийн төр хизээч оролцсон гэдэг. Бид нар та нар юу яа тодорхой хэмжээний энэ түлшнийхээ өөр сонголтыг яг мэдээд тухайд хоригдж ирсэн нүүрсийн түүхийн нүүрсээ. Хориглоод энийхээ орлуулах юм түлшнийхээ бүтээгдэхүүнийг та нар өөрсдөө хий. Бидэрт бол нэг ийм санаа байна. Энэ санаагаар та нар үйлдвэрлэеч. Тэгээ хоорондоо өөртөө зар. Энэ өөрөө зах зээлийн асуудал. За мэдээж би юу штэ шахмал түлшний үйлдвэртэй ч эсвэл нэг юм санаатай ч юм уу байгаа солонгос стандартыг аваад солонгосууд юм бас нэг 100 барих технологиноос өөр байгаа шүү дээ. Нэг юм шалны халаалтын 100 ч гэх юм уу те. Энэ дээрээс одоо юм шахмал түлшийн бүрийн шахмал түлш шүү дээ. Тэрнгээ үйлдвэрлээд тэр нь маш амжилттай болоод утааг нь бууруулад халаалтын системд нь ч сүр ашигтай байгаад явж. Тэр стандартыг хувийн компани Монголд оруулж ирээд тэрнгээ зарах боломж байхгүй. Тий. Яагаад гэвэл хүчиндээ ч тулгаж байна. Заавал манай түлшийг төлж чадахгүй бол одоо нэг хорж байгаа юм шиг манай түлшийг бараг олон хэмжээгээр нь худалдаж аваад бараг хил нэвтрэх гэж байгаа баригдлаач. Тэр баг нүүрсний хулгай болоо. Нүүрсний хулгай бол. Нэг иймэрхүү л байдлаар энэ юм хийх гээд байгаа наа. Жишээлбэл би яраа ингээд нүүрсний хомсдол нь үүсээд байна гэдэг юм уу те. Одоо ингээд нэг иймэрхүү асуудал үүдс нэг хулгай нүүрсний хулгай болгоос бол. Энэ өөрөө төр оролцоод байгаа учраас л тийм асуудал. Хоёрын хөвшил хийгээд юм. Бид нар зөндөө сонголт авах картон засвар түлш хийж болж байна. За үхцээр түлш хийж болж байна. Гаралаар хийж болж байна. За нөгөө нүүрсээ угаагаад бутлаад дахиад дараагийн урдч бүтээгдэхүүнээ хойлоо шахаад ямар нэгэн процедурыг шашлахгүйгээр шахаад түлш хийх боломжтой байна. Бас хятадын жишээнүүд байна тийм маш олон төрлийн жишээнүүд байна. Яагаад эдрийг ашиглаж болохгүй юм? Ашиглах боломжтой. Гэхдээ энэ бүгдийн төр юм хийгээд байгаа учраас л одоо жишээл энтэйгээ заслаад нөгөө метр нөгөө нийслэлийн нөгөө мөнхийн сэдв гэдэг шиг төвчрлийн асуудал яг л тийм. Микро байхад яагаад төвчрдөггүйсэн? Яагаад машин зах зээлж олширддаггүйсэн? Энэ өөрөө л төр юм хийх гээл оролдоод байгаа юм. Одоо мэдгүй би сайн мэдгүй хувийн автобаз гэж байдаг би сайн мэдгүй байдгүй байх. Гэхдээ цөөхөн тэний овоо могоо гэж байдаг л цөөхөн. Гэхдээ дийлэнхийн төр өөрөө хийж нийтийн тээврээ. Хувьд нь өгөх хэрэгтэй. Энэ дадад дэлхийн том хүн амтай орнуудын жишгүүд байна шүү дээ. Заган ганц одоо шил Турк гэж ярихад бол саяхнаас метрот боллоо шүү дээ. Стамбул хот мат ч юм уу те. Нэг удаан метротой байсангүй. Гэтэл тэрнээс өмнө ингээд 13 сая хүн амтай хот. Яаж энэ төвзөрлөх асуудлыг нийтийн дэврийн асуудлыг шийдэж бүгднийг л хувьдаа л өгсөн байхгүй. Хувь үйлчлэгээ хий. Тэгээд илүү үйлчлэгээ санал болгож ирсэн хүмүүс илүү мөнгө төлж байна.
Энэ бол өөрөө зах зээлийн Одоо сая 18 онд одоо бидний төлж байгаа шахмат төлөвч нийслэлж ер нь бол төлж байгаа шүү дээ. Энэ төлөвч 18 оноос одоо эхэлсэн шүү дээ. Тэр нь яг энэ одоо нүүрсийг түүхийн нүүрс түлхийг хориглоход нийт Монголд одоо Улаанбаатарт гэх юм уу да нэг яг тийм сайжруулсан түлш боловсруулдаг 12 үйлдвэр байсан гэж байна. Тэгээд төр шийдвэр гаргаад тэднийг шууд одоо барыг дампууруулад тэгээ өөртөө зах зээлийн аваад тэгээ одоо бидний төлж байгаа нүүрс одоо бидний аваад байгаа нь мэдхгүй алаад байгаа мэдхгүй л систем шилжиж шүү дээ. Гэж би яг нэг 12 тим компани байсан л гэж сонссон. Яг ерөөсөө ингэж байгаа. Бид яг ингэж нөгөө тухайн үйлдвэр яг ямар орс найрлагатайгаар бид нээлтж хэлж байгаа л да. Гэхдээ яг бодит байдал дээр яг орс найрлаганд нь юу орж байгаа, хаанаас орж ирж байгаа. Энийг мэдэх боломжгүй болчиход байгаа байхгүй. Ягаад гэвэл төр хийж байгаа. Магадгүй тэр орцоо нууцын даатсан байх ч үгүйсэхгүй. Гэтэл хувь юм хийхлээр яадаг вэ юм бол хэрэглэлтэй татахын тулд байгаль биелтэй тагаар бодгоо ч гэх юм те. Дээрээс нь давхар урамшууллын системүүдийг бизнес ашигтайхын тулд урамшууллын системүүдийг хүртэл оруулж ирдэг ч гэх юм те. Тэгээд иймэрхүү илүү нэг үр бүтэмжтэй салбарлуугаа юм хийдэг хүмүүс рүү өгчдөг юм уу л. Жишээлбэл юу гэдэг MCS яг хүн болгонд дургүй л дээ. Гэхдээ MCS яагаад одоо ийм их хэмжээний мөнгөтэй өндөг чи өөрөө user friendly буюу хэрэглэгчтэй илүү ойр байгаа юм л да. Жишээл Unitel гэхэд чинтэй ингээл MCS-ийн салбар компани шүү дээ. Хэрэглэгчдээр урамшууллыг олгож чинь илүү хямд байж юм те гэдэг ч юм уу. Илүү user friendly гэж байна. Яг мөн адил ингээл MCS-ийн салбар бүх компаниуд ингээл хэрэглэгчтэй ойрхон байгаад үйлч хүмүүсээ татаж аваад байдаг. Тэднийг юу гэдэг зарим нэг байдлаар ч хүмүүсэл жижиг бизнес рүү талчин жижиг юм хийж яах гэж продуктгал та. Гэхдээ тэр жижиг бизнесүүд MCS-ээс яаж албагдаж чадах юм бэ гэдэг. Энэ бол зах зээлийн өрсөлдөөн юм. Өрсөлдөө, цэвэр өрсөлдөө. Тэгэхээр энэ дээр нь бид нар нөгөө алан шатлалт хаалтуудаа тавихаар болж байна. Төр нь өөрөө. Тэгээ тусгай зөвшөөрөл гэдэг шүү дээ. Тэгэхээр төр юм хийгээд байх нь байхгүй. Жишээл бидний одоо шил юу гэдэг байж болох бүхэл салбарлуу төр орж байна. Төр орохлоор бүх тухайн салбарыг дампууруулдаг. Бүр ингээд оронгоор нь эргүүлдэг. Төр оролцсон салбар л өөрөө ингээд дандаа үний өргөлөөр ордог эсвэл бол би жишээлх юм бол юу гэдэг бүх юмаа либералчлах хэрэгтэй. Бүх юмаа хувьд өгөх хэрэгтэй. Төр бол ер нь бол зөвхөн бүртгэлийн үйлчлэгээ татварынхаа татвар цуглуулт үйл ажиллагаагаа хийж явах баруун гэж боддог. Би одоо чамаас нэг ус төрсөн асуулт асууж байгаа. Одоо ингээд Монголд 16-наас хойш ардын нам гэдэг нам засаглаж штэ. За Улаанбаатар хотод ялгааг улсын гэж ялгаагүй шүү дээ. Тэгээ энэ нам чинь бол гой амлалт өгдөг. Утаа бууруулан, төвчрлийг бууруулан, баала гэдэг ингээ явсан. Тэгээд одоо энэ хэд чинь бас нэг өөрсдийнхөө үзэл баримтлаас шал ундаа юм байдаг болсон байна шүү дээ. Эдийн засгийг либералчлаа тий. Татварыг багасгахыг гэж байгаа шиг. Чи ер нь энд нь итгэдэг үү? За зөв энэ бол бэлгэл шиг утопия. Яг тийм бол Монгол ардын нам бол өөрөө зүүнний үзэл баримталтай. Зүүнний үзэл баримталтай нам бол либералчлах юмыг ярина гэдэг бол өөрийнхөө үзэл баримтлалаас би эцэгхээс оруулж байгаа бас ялгаагүй зүйл واخгүй. Мэдээж үгүй одоо би хамт тусан засаг гэрчсэн яг шүмжлэлтэй хандчихсан нэг зүйл энэ واخгүй. Барууны үзэл, баруун төвийн үзэл баримталтай нам зүүнний намтай хамтраад нэг бодлого хэрэгжүүлэлт бүтшгүй зүйл واخгүй. Ягаад гэвэл энэ хоёр чинь шал өөр шүү дээ. Нэг нь бүх юмыг хувьчлын нэг татвараа чөлөөлөе бүх юмыг л чөлөөтэй байлгахыг төрийг жижигсхийг цамцгая. Нөгөөх нь бол төр хийх байх хэвээр төр бүгдийг хариуцах хэвээр төр инких хэвээр гэх юм уу тий. Төрийн оролцоо ер нь бол байх. Төрийн оролцоог өндөр байлгах хэвээр халамжаа өндөр хэвээр нөгөө нэг нийгэмд гарч чадахгүй хүмүүсээ халамжлах хэвээр төр нь бүгдийг нуруунд дэр үрж явах хэвээр ийм хоёр нам чинь хоорондоо зөрчилдөн үсттэй. Тэр энэ чинээс ажил гарах уу? Тэр хэцүү л. Яг би ч одоо чиний яг санаатай нэг л байна л да. Гэр бүл нь эцэг хоёр нь хэрүүлтэй байхад хүүхэд нь хүмүүжил сайн байх уу гэдэг асуудал байхгүй. Харин тий. Тэгэхээр одоо сая утаанаас хоёулаа яриа эхэллээ шүү дээ тий. Одоо тэгвэл энэ нам чинь дараалал 3 удаа засаг авчлаа нийслэл дээрээс ялгаагүй. Тэгээ дандаа сонгуульд орохдоо ингээл утааг багасгах нөгөө төвчлийг шийднэ л гэдэг. Тэгээ шийдэл өнөөдрийг хүртэл байхгүй яваад нь шүү дээ. Тэгээ нөгөө зах зээлийн аваачд булааж аваад өөртөө үйлдвэрлэдэг болцсон. Тэгээд утаагаа яргуул одоо бидний аваад байгаа мэддэггүй баг алаад байгаа шүү дээ. Өмнөхөөс нөгөө дээрдэх биш боломж дордоод одоо бид нар 16 оны хавцаа бол бид нар ч нэг утаагаа багасгаачаа гэж орилдог байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо
угаартаад өгчихгүй хүн шиг баймаар байна гэдэг шаардлага тавьж эхлээд одоо бүр дулаахан баймаар штэ гэдэг нэг шаардлага тавьдаг болчиход шүү дээ. Одоо ер нь их нөгөө урагшлах биш нөгөө ухралт нь яг бодитоор хэрэгжээд байгаа юм болов уу гэж хараад байгаа юм би бол. Тэгэхээр утааны шийдэл дээр ер нь бол чиний санааг ингээд сонсоход бол зүгээр л зах зээлийн чөлөөлж төр оролцоо болчих гэдэг санаа хэлнэ. төр манай төр юм бол би хоолол нэг төр юм хийхгүй гэдэг хүмүүсийг би шүмжилж байгаа байхгүй. Төр юм хийхгүй дээ болно ш. Харин хит их нь хийгээд байгаа нь буруудаад байгаа шүү. Гэдгийг л сануулсан. Харин тийм байна те. За тэгэхээр утааны хувьд дээр бол ямар ч гэсэн чиний байр суурийг сонслоо. Энэ бол яг хөө тэгээд энэ асуудлын гол шалтгаан өөрөө төр байгаад байна. Тэгвэл төрийг ажил хийж шаарддаг байгаа бас иргэдийн буруу юм шүү. Энэ бас талтаа харуулт юм. Яг хөө гэтээ хүний нэг өөрийн унган нэг юм одоо юу гэдгийг зан чанар гэх юм тийм. Байж болох нэг хамгийн боломжит бодит шийдлийг л хүсдэг. Байж болох үс. Юу гэдгийг одоо шийдвэл ингээд 2008 оны үед бид уртаа ярьж эхэлжсэн байхгүй бишээ. Бараг 2004 оноос ихэж уртаа ярьж эхэлжсэн байхгүй. Одоо ингээд бараг 20 жил болж шүү дээ. 20 гаруй жил болж. Тэгээд яаж ирнэ вэ гэхлээр биш дээ. Тухайн үед бол хүмүүс ингээ өгдөггүй байсан учраас утааг багсах гэдэг үжээ. Биелж болох үс шийдэл байсан. Тэгвэл ингээд он цаг явтны хэвцээр ингээ хүмүүс үхээд ирэх юм бол ядаж нэг юм үнтэй айцтай холбоотой гунгайц. Бараг өгөхгүй юмсэн гэдэг утаанч дүүрч хүмээргүй байна. Яг зүгээр яг тэрнээс өмнө бол тийм хүүхдүүдийн ханаад өвчл томооч матгаач гэх юм уу тийм. Энэ асуудал утаан болио гэхэд утааныхаа хорыг болгаач тийм гэж явж исэн бол одоо нүуний айцтай тулгуураасан яг нүунийг шийдэл эхэлж ийн болж шүү. Энэ за утаанч дүүрчээ. Тэр утааны хорч дүүрчээ. Ядаж зүгээр өвчмээргүй байна гэдэг. Энэ бол нэг юм айцтай тулгуураасыг юм шатараатай юм компани ажиллах гэж бодоод. Тэрс мэдээж нүунийг нүүрсний болгаач гэдэг юм тэрнтэй адилхан гэж чинь. Бараг 15 6 жилийн хугацаанд 5 их 80 төгрөг гэж ярьж штэ тийм. Энэ бол нүунийг ямарч одоо нэг шалгуур цензур байхгүй энэ үргэлж байгаа л өөр харамсалтай байхгүй. Тэгээ энэ нүунийг нийслэл нь өөрөө нүунийг улсын хурлаасаа ч юм уу тэгээ төв өдөртөх байгууллагаасаа илүү эрх мэдэлтэй болсон байна одоо. Тийм төсөн мөсмөс нэлээ амар болчихсон шүү дээ. Өөртөө бонд бол яг зүгээр хамаагүй зүгээр нийслэл дээр бид төлөөлөх чинь. Гэтэл нийслэл өөрөө дур мэдж бонд босгож шиндэг чинь өөрөө гажуудлал руу явж илаа л да. Жишээлх юм бол энэ дэр үүсгэх юм бол энэ өөрөө нийгмийн гажуултаас за нийслэл нь үүсгэж юм бол үүс бонд үүсгэх болохоор дараас нь дүүргүүд үүсгдэг болоод эхлүүл яах юм. Тэгээ нөгөө нэг манай нөгөө өрийн дарамтнаас гарыг гэдэг асуудал чинь хайчих юм бэ. Бондод чинь өөр шүү дээ. Одоо энэ утааны асуудлыг дуусгахын тулд дахиад нэг асуулт асууя. Энэ юу? Одоо сая бонд ярьлаа шүү дээ. Одоо бид нар чинь уул нь бол нүүрсээр баян ороо. Ганц одоо биднийг тижээж байгаа салбар бол уул уурхаа. Тэр нь ялангуяа уул уурхаа дотроо нүүрс шүү дээ. Нүүрсээ бид нар урагшаа зарж борлуулж тэрнгээрээ одоо ингээд цалин дэтгэр юу гэдэг юм ингээд юмудаа ингээд бий болго яваад шүү дээ. Тэнгүүт л бид нар чинь өөртөө нүүрс ингээд зардаг мөртлөө одоо урдаас ялангуяа нийслэл өөртөө бонд тусгоо тэр мөнгөөрөө хятадаас одоо ингээд коксцсон нүүрс оруулж ирж штэ. Энэ дээр одоо залуу хүний хувьд энэ залуучуудын байр суурь юу гэж харж байна? Зөв юм уу буруу юм уу? Би одоо энийг бол ойлгохгүй байгаа юм. Яг зүгээр нэг асуудалтай байгаа юм нэг захиран зарцуулах хэрэгтэй учраас бид нар нэг тэрнгээ өршин танаа хийгээд байгаа байхгүй. Энэ дэр юу гэж хэлмээр байна гэхэлээ төр нь өөрөө бизнес хийх гээд нүүрсээ аваад зараад ашиг олоод тэгээ татвараа төлөөд явах гал байл та. Энэ өөрөөр хажуудсан систем. Тэр нүүрсний 5 толгойч байна, оюу толгойч байна. Тэр юу гэдгийг бортекч гэдэг юм уу? Тэр юу гэж одоо нөгөө нэг ховдын юу гэж. Тэрний эзэн нь төгрөг норморч гэдэг юм уу те. Тэрний эзэн нь хэн байхаас үл шалтгаалan тэр ганцгаал зүйлийг хийх хэрэгтэй. Татвар авах. Тэр татварыг зөв захиран зарцуулах. Одоо яг ингэ Монголд ийм хажуудсан байгаа систем нь ерөөсөө тэр. Би энэ миний нүүрс гэдэг төрийн нүүрс учраас төр энэ дээр бизнес хийгээд эндээс ашиг олоод Монголоос явуулдаг. Үгүй. Иннээс нь болоод яг нөгөө нэг нүүрсний хулгай. За давхар энэ нөгөө нэг захин энийгээ бид нар барьцаалаа зээл авчиж болж байна. Энийгээ барьцаалаад гэрээ концерт төр эзэн байхгүй шүү дээ. Үгүй харин тэгээ төр өөрөө эзэн байхгүй байгаа болно шүү. Энэ төрийн хэмжээ байхгүй юу? Тэгээ энийгээ барьцаалаад нөгөө арилжаа хийгээд байгаа байхгүй юу? Тэр нь өөрөө үр ашиггүй.
А тэрнээс нь болж нөгөө нэг яг бүгдийн олон төрлийн хулгай зэлэг гардаг. Тэр ордуудын эзэн Хятад байна уу, Монгол байна уу, Австрали байна уу? Тэрнээс эзэн нь хэн байхаас үл хамаарч зүгээр л тэндээсээ бид нар татвараа аваад явж байгаа юм бол тэн дээр нүрс нь алгаа гарахгүй шүү дээ. Тэн дээр бидний Монголын баялаг гадагшаа гарч байгаа яваад гараг л дээ зүгээр бид нар энэчнээс амнаатынхаа өндөр татвараа аваад авах хэрэгтэй юм авал тийм. Тэнд бид нар очиж хэрэг хийгээд явах шаардлага байхгүй. Одоо тэгэл хүн болгон ч л уулуурхаага төрдөө аваад тий иргэдээ бараг тэжнээсээ олсон ашиг нь иргэдээ бараг юу болгоод ногдол ашиг ч юм уу нэг тийм хүн болгоод тараа гэдэг нэг тийм уур амьсгал хэсэг нэлээд явж штэ одоо хүртэл энэ зарим нэгэн дээр явж л байна штэ тий. Яг энэ бол ерөөсөө за бид нар ингээд нэг 2 удаа Монголын түүхэнд 2 удаа ногдол ашиг авсан. Энэ 2012 оны сонгуулийн юу гараад эхлээ сая төгрөг ногдлоо шиг иргэн бүр сая төгрөг. Тий. Дараас нь нөгөө намаас нь артсан намаас нь шүү дээ. Иргэн болгонд сая 500 мянган төгрөг. Эрдний хөв гэдэг. Тэгээ энэ хоёр чинь нийлээ 2 сая 500 мянган төгрөг болоод аль алигаа нэрвжүүлж хэлж штэ. Тэгээ одоо нөгөө нэг бидний 1072 хавцаач ийм болсон түүхтэй. Тэгээ энэнг эзэмших шаардлагатай байсан уу гэвэл бас үгүй. Яг тодорхой хэмжээнд бол нэг хүртээмжтэй хэсэгтээ бол хүрсэн. Нүд яхамдууд бэлэмг болгоод авсан, оюутны сургалтын төлбөр дээр оруулсан ч гэх юм уу тийм. Тэгээ үлдсэн бүх хүний хувьд бол нэг юм сар болгон юу гэдэг сонгуулийн өмнөх жил болгоно юм бараг 2 удаа дараалаад өгчдөг. Энэ нэг 100 мянга болов 200 мянга болов тийм. Тэр мөнгө нь бол ямар ч үр ашиггүй хүний сүлтийн одоо шалтгаан үр дагавар болоод дуусч байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр өөрөө нэг төр өөрөө юм одоо эзэмшээд өөрийн өмчтэй байна гэдэг нь л өөрөө энэ л гажуудал руу оруулж хэлж байгаа юм л да. Ер нь төр өмчтэй төр үйлдвэрлэх төр бизнес эрхлэн ерөөсөө энэ коммунист зарчим шүү дээ. Тийм. Ер нь л одоо дүнгээр харахад бид нар яг үндсэн нөгөө анхны арчлал бий болж байхад анхны суурь зарчмаас баг гажуудсан яваад байгаа юм шиг. Яг зөв үнэхээр төрд бүх юм байгаад тэр нэг юм гоё болдог байсан бол бид нар хизээч ханц салласаас салахгүй эсвэл хизээч коммунизмаас арчлуур шилжихгүй л байсан байхгүй. Тэгэхээр энэ систем нь өөрөө болохгүй юм байна. Гажуудалтай байна гэж дүгнсний үндсэн дээрээс улс орнууд арчилсан систем. Тийм. Энэ бол тэгээд төр ингээд төрийн оролцоо өндөртэй улсад ихтэй сайн явж байгаа кейс бол байдгүй юм байл л дээ. Одоо Венесуэлээс ахуулаад тэгээд одоо энэ арабын зарим нэг улсууд байна. Хойд Солонгос байна. За Хятад болохоор яг уу Хятадыг бол яг уу коммунист улс гэсэн улс төр нь хаагдмал ч гэсэн тий эдийн засаг нь бол либерал шүү дээ. Тэгээ тэр талаараа эдийн засгаар энэ Хятад ч өгчөж байгаа байхгүй тий. Тэгэхээр Монголд одоо улс төр нь Монгол болохоор Хятадаас эсэргээрээ. Гэтэ бол эрхчлөө бол заавал би одоо жишээ нь Хятад шиг баймаа гэж хэлэхгүй байна л да. Зүгээр яг жишээ болгоход Монголд яг нэг Хятадаас долоонд орчод байгаа байхгүй. Хүний эрх нь яг байгаа ч юм уу байхгүй. Яг нэг үг хэлэх эрх биднэрт нэг байгаад тах шиг байгаа юм тий. Одоо хоёлаа ингэ нэг дараах цайнаа муулаад тах шиг энэ чинь бол нэг их талын эрхчлөө байгаад тах шиг байна шүү дээ. Тэгвэл эдийн засаг дээр нь эрхчлөө байхгүй тий. Бүх юм одоо бүх салбарт төр шүү дээ. Боловсролын салбарт нь төр оролцож байна, уул уурхайд нь оролцож байна, эрүүл мэндэд нь оролцож байна. Одоо өөр ямар салбар гэдэг юм тий. Ба одоо юу захын худалдаач байдаг юм л шүү дээ. Одоо сая нэг овсын зах шатсан чинь бас орон нутгийн юм чинь шүү дээ. А мөн одоо хөвсгөлийн мөрөө хотод бас нэг зах шатсан бас орон нутгийн юм шүү. Гэх мэтлээ ингээд нөгөө төрийн оролцоо арай л өндөр байна. Тэгэхээр төр их юм хийж байгаас амар их хийд юм байна. Тэгээ маа төрчин бүр ингээд онлайн шоп ажилладаг юм байлаа гэдэг саяны төсөв дээрээс бичсэн. Тэгээд тэрний онлайн шоп гэдэг нь юу вэ? Өмнөдөө ямар ч нэг төсөв дээр ингэж орж ирсэн нөгөө шижир улсын хурлын гишүүн шижир олж харсан мэлээ. Нөгөө цахим дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх гээд төсөвт сууж орж ирсэн мэлээ. Цахим тэр нэмэгдүүлэх гэхлээр аль хэдийн ажилдаг байсан байгаа байхгүй. Тийм байх тий. Тэр шижир бүх салбар юм шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө төрийг юм хийхгүй гэж хэлээд байдаг. Амар их юм хийсэн байгаа шүү дээ. Завгүй л ажиллаж байсан байгаа шүү дээ. Тэр онлайн шопт ажиллаад улсад мөнгө олох болно шүү дээ. За хоёулаа ингээд яг төрийг одоо хоёулаа ингээд муулыг гэвэл нэлээ юм ярих юм байна заяа. Тэгэхээр одоо хоёулаа одоо удахгүй ингээд арчсан хувьсгалын би бол яг нэг залуу хүний хөв ялангуяа арчсан намын отхон байгуулагч нөр арчсан оюутны холбоо шүү дээ. Тэр байгууллагыг өдөртөж ахалж явж байгаа хүний хувьд бас залуу хүний хувьд яг өнөөдрийн нийгэмд яг жил болгон л ярьдаг л. Гэхдээ
бас яг энэ сезонтой үе дээр нь энэ байгууллагын бас залуучуудын нэг төлөөлөл яг нийгэм тулгуудаад байгаа бидний шийдэж чадахгүй байгаа энэ асуудалтай ямар хөө шийдэл хайж харж бас бусдаа ингээ үлгэрдүүлэл хийх гэж яваад байгаа юм болоо гэдэг талын мэдээллийг авах гэж энэ асуугаа тодруулаа яваад байгаа юм. Тэгээ ямар ч гэсэн би өөрийнхөө хариултыг ерөнхийдөө авчлаа гэж үзэж байна. Одоо харин хоёулаа жоохон наашаага ороод үндсэн нэг арчсан хувьсгал гэдэг нэг 89 оноос 90 оны хооронд хувьсгал өрнөөд те өнөөдөр хэдүүлээ ингээ тэр үр шимийг бас ингээ тодорхой хэмжээгээр бүртээ явж штэ те. Энэ ай маань одоо удахгүй болох гэдэг шиг байна. Нэгт арчсан хувьсгал ай болох чинь хоёрт нэг арчсан намын 5 намын нэгдлийн баярыг болдог штэ те. Энэ ай болох чинь. Тэгэхээр арчсан намын отхон байгууллага арчсан оюутны холбооны зүгээс ер нь одоо энэ баяртай холбоотойгоор ямар үйл ажиллагаа ер нь санаачлаад явж байгаа вэ гэдэг талаас би мэдээлэл авмаар байна л. Бас тодорхой юм харахлах. Мэдээж бол бид нөгөө цаг үе өөрчлөгдөж байгаа гэдэг шиг бол нэг илүүтэйгээр бид нэг cyber технологиор орж ил байна л да. Бид нэг магадгүй нэг 20 30 жилийн өмнө гэдэг бараг ингээд Монгол гар утастай хүн хавар байсан үе саяхан. За тэрнээс нэг дахиад нэг 15 20 жилийн өмнө хэд бол нэг зурагттай айлч бараг байхгүй байсан үеч гэх юм тий. Энэ нэг мэдээллийн ингээд хурдтай дамжих хурдтай явах энэ цаг үеийн өдөр тутам ингээд хурд нь нэмэгдээл байна л да. Уцтай байсан бол одоо бүгд уцтай хүн ховор байсан бол өнөөдөр уцгүй хүн бараг хүн биш болж үрж байгаа. Бараг уцгүй гэж байхгүй бол. Тэгэхээр энэ мэдээлэл амьдрахаар болчихлоо. Энтэйгээ холбоотойгоор нүг хүмүүс маш хурдан мэдээллийг авдаг, маш хурдан мэдээллийг боловсруулдаг. Өнөө тархины үйл ажиллагаач хөгжиж чинь. Энтэйгээ холбоотойгоор энийг дагсан спортууд хөгжиж эхэлж байна. За мэдээж бол Монгол улсын нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж байгаа Монгол цэг ялт юм байна. Багууд төрөн гарснаас хойш бол энэ залуучууд энэ чиглэлийн спорт руу илүү нэг сагс хөлбөмбөг волейбол гэхээс илүүтэй яг юм цахим мэдээллийн чанартай спортууд руу илүүтэйгээр одоо шүү сонирхож эхэлж байна. Эндрэж амжилт гаргаад эхэлсэн байна. Ганц Монголдоор бид нар Монголын e-спортын багийн амжилтыг тооцоолоход бас өрөөсгөл ойлголт болчих. Тэрнтэй адилхан өөр багуудаас Азийн хэмжээнд бас явдаг. PUBG-ийн бас нэлээд баг байна гэдэг юм шүү дээ. Тийм. Болчиж. Тэгээ энэ хөгжлийг бид нар бол орхигдуулж болохгүй. Мэдээж бид нар бол нэг нийт хүн амынхын бараг 40-50% дан залуучуудаас бүрддэг бас шүү дээ манай улс чинь. Тэгээ энэ залуучуудаа бид хэдээс орхигдуулж болохгүй учраас яг энэ чиглэлийн холбоотойгоор тэр бол Монголдоос нэлээд том шагналын сантай e-спортын тэмцээнийг 2 төрөлтөөр зохион байгуулахар төлөвлөж байна. Бүртгэл нь хэднээс хэдний хооронд явагдаж байгаа. За бүртгэл маань бол одоо л нээлттэй явагдаж байна. Одоо 12 сарын 5-ны өдөр бол бүртгэл 6-ны өдөр бол бүртгэл маань хаагдаад 8-9-ний өдөр соёлын төвөөрөнд бас Монголын залуучуудаас зөвлөмж спортыг ус тээ. Одоо өмнө нь бол нэг физик мессеж гэхлээр нэг юм буруу үлгэрдүүрээ шаадаг байлаа шүү дээ. Одоо гэтэл бол энэ хүний дэлхийн хэмжээний орлого олох боломж тээ. Нэг талын бизнес нөгөө талдаа спорт болж байна шүү дээ. Спорт болсон. Энэ чиглэл рүүгээ бид бас илүү тийм явж энэ тэмцээнээс 8-9-ний өдөр соёлын төвөөрөнд зохион байгуулалтаар бас төлөвлөдөд бүхэл ажлуудаа заагаад явж байна. За ямар ч тэр үйл ажиллагаанд амжилт тус. Ямар ч гэсэн ингээд арчсан намын залуучууд те бас энэ намын чинь за нам гэхээс илүүтэй бас Монгол улсын бас нэг ирээдүй шүү дээ. Тэгэхээр ямар ч гэсэн энэ үзэл санаагаа хамгаалаад энийхэн төлөө манай залуучууд бас илүү тууштай зоригтой яваасаа гэж би хүсээд байгаа шүү. Тэгээд аюул одоо жоохон юу яа. Ус төрийн гэх юм уу одоо арчсан намынхаа талаар гэх юм уу энэ бас дахиад өмнөх одоо ярилцлагаар яг би тодруулж асууж байсан л да. Гэхдээ одоо бас хэсэг хугацаа өнгөрчлөө тий. Арчсан намын хөв дээр одоо ямархуу байр суурьтай явж байна. Бас бидний тодорхой хэмжээний өөрчлөлт орчлоо шүү дээ нам дотор ч дарган солигдчихлоо гэдэг ч юм уу тий. Ингээд бас одоо ингээд үндсэн дүрм маань ингээд дээд шүүх рүү гэж явах жишээ нь тий. Ингээд одоо арчсан нам дээр ер нь ямархуу процессууд болж байна, мөн болохоор байна. Ер нь бас чиний хувьд одоо үзэл санаа тал дээр арчсан намыг бас юу гэж харж байна? Энэ бензин шамбаа хадгалж гин үү? Яаж гин? Эсвэл ардын нам шиг ингээд шал өөр юмэрээ явж гин үү? Яг хоо ер нь бол нэг устрын намуудын тухай шинжилсэн, хуулийн шинжилсэн харуулгаас үүдэж мөн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр холбоотойгоор яг энэ Монголд байгаа намын устрын оролцооны систем үнцээр өөрчлөгдөж байна гэж харах хэрэгтэй. За. Мэдээж бол бид нар 126 улсын хурлын гишүүдтэй тэрний
Тэ тодорхой хэмжээний хувь нь жагсаалтнаас орж ирдэг. Харин иймэрхүү системээр шилжижлээ. За тэнгууд энэ систем нь өөрөө нөгөө нэг юм одоо хүнд ээлтэй. Залуучууд эмэгтэйчүүдэд ээлтэй систем байхгүй. Одоо юу гэм би улсын хурл үнэхээр юу гэм яг би өөрт гэж юм шиг л дээ. Хин нэг нь үнэхээр мэдлэгтэй боловсралтай байгаа. Энэ улсыг хөгжүүлэх. Энэ улсын одоо шилэл одоо байгаа асуудлуудыг шийдэх чин сэтгэлтэй, хүсэл эрмэлзэлтэй. Сэтгэлтэй их болсон шиг биш бол хүсэл эрмэлзэлтэй. Тэрнийхээ төлөө судлаад чадвартай эзэмшсэн. Эдгээр улсууд за юу гэм яг нэг улсын хурл буюу нэг бид хууль тогтоох байгууллага орохын тулд маш өндөр шалгуур байсан байхгүй. Тий. Нэр тэгэл нэлийн том мөнгө. За сонгуульд нэр дэвшин. За ингээд ахаар ингээд намын орноос сонгогдсон ч гэх юм уу. Тэгээд нөгөө нэг хүмүүсээс зурлууд ингээд шатаар амар өндөрөөсөн байхгүй. Энэ босрыг авч хийж байгаа зүйл нь л энэ жигсаалт гэсэн. За тэгвэл яг энэ жигсаалтаар хэдий орж иж байгаа боловч яг нөгөө нэг нам дээрээ жигсаалт нь гараад ирэхэд яг энэ нэг шудраг байгаа юм уу? Эсвэл шудраг бас байгаа юм уу? Гэт энийг л зохицуулж байгаа зүйл нь одоо энэ намын шинжилсэн дүрм, намын шин юу гэдэг дүрмүүд, улсын намын шинжилсэн, хуулийн шинжилсэн хариулга болж өгч байгаа. Аль болох юу гэдгийг одоо хууль тогтоох дэд байгууллага руу зөв яг боловсролтой хүмүүсийг оруулж ирэхин дэлхийн жишг байхгүй. Тэгээ энэ системээр бид нар явж байгаа нийтлэл баярлалаа шүү дээ. Одоо үгүй сонгуулийн яг тойрог нь томсоод сонгуулийн зардлыг нэмэгдэж байгаа болохоос биш бусдаар бол яг сонгуулийн зардлыг хэмнэх зүйл залтад маш их сонгуулийн хууль дээр ч гэсэн ороод ирсэн. Энэ сонгуулиар бид нар сая 24 онд сонгуулаа хийсэн учраас илүү даваа талтай илүү болж байгаа. Мэдээж бол нүгдийн үзэл баримтлал гэдэг зүйл илүү үзэл баримтлал гэхээс зүгээр одоо шиг мөрийн хөтөлбөр гэдэг байдал руугаа шилжиж байна. Энэ дэр бол нэг юм ямар нэгэн байдлаар хүмүүс нэг юм хит нөө муухарлах буюу одоо шүү дээ хаалт байгаад байна шүү дээ. Бүлэг болгодог ийм хаалт байсан одоо шүү дээ. Хит баруунтныхан, хит зүүнтнийхэн ч гэдэм хит төвийнхэн ч гэдэм энэ нөгөө нэг хаалтуудыг хуулийнхаа хүрээд авч хийж байна. Илүү нөгөө нэг юм нам гэдэг зүйл байгууллага гэхээс илүүтэйгээр нөгөө нэг юм нэгдэл болж хувирж байна л да. Community одоо холбоо аюулгүй орж эхэлж байна. Тэгээ энэ дээрээс бид нар нөгөө юм нээлттэйгээр асуудлаа шийддэг, нээлттэйгээр явуулдаг юм систем. Ардын намын дүрмжиж орж байгаа байх бид ингээд мэдэхгүй байна. Яг энэ төрсөн болоод арчсан намын дүрмэнд бол яг юм хамтаараа хэлэлцдэг юм бодлого дүрм маань ороо шилжиж байгаа бас их баяртай. Бусдаар тэрнээс өмнө бол юм дарга болон түүнийг тойрон хөрөлж шийдвэрийг гаргадаг ийм системтэй байсан. Яг нь чиний ярианаас сонсоход явц залуучуудад нэлээд боломж олгож байгаа бол тийм их хэлбэр рүү орж ийн гэж ойлгож болохоор. Энэ залуучууд яг ашигтай тал нь юу вэ? Бид нар залуу байнуудын давуу тал болгоос сул тал биш байхгүй. Тэгэхээр нүуний тийм учраас нөгөө энэ дээр давуу тал олгож байгаа гэхээс илүүтэйгээр зөв залуучууд илүү ээлтэй л болж байгаа. Яг шудраг өрсөлдөөл хийх боломж олж байгаа. Жишээлбэл юу гэдгийг мэдээж 20 жил бизнес хийсэн болд энэ зүгээр нэг дөнгөж гарч ирж байгаа 18 та залуу хоёрын өрсөлдөөний түвш өөр байхгүй. Энийг л тэнцвэрж өгж байгаа асуудал. Гэхдээ бол мэдээж залуу байна гэдэг чинь даваа тал. Цусны эргэлтээс оюутан байна гэдэг чинь даваа тал. Яг нь би зүгээр ингэдیں۔ Зарим талаараа харахад бол юу гэдгийг ингээд залуучуудын кодыг нэмжин гэдэг юм тийм. Энэ нь бол нэг талаараа бас зөв. Гэхдээ нэг талаараа харах юм бол энэ залуучуудыг шудраг өрсөлдөөнөөс тийм өөрсдийн өрсөлдөөн дундаас нэг юм гарч ирэх юм боломжийг бас зарим талаараа хязгаарлаж байгаа юм харж байгаа. Айл болох юм болгол хоёр талтай шүү дээ. Мэдээж миний хувьд бол юу гэдгийг залуу байх нь давуу тал. Би нөгөө өрсөлдөөн хийгээд тийм өөрийгөө таниулах нь миний хувьд давуу тал. Гэтэл зарим нэг хүмүүсийн хувьд нөгөө тийм хин нэгэн өрсөлдөхөөс илүүтэйгээр нөгөө нэг юм жигсаалтаар код гарч ирэхэд давуу тал болж байдаг юм. Энэ дэр бол нөгөө юм би нөгөө хит дураа юм либерал үзэл. Энэ бол гендерийн асуудал төр бол нэг эмэгтэй байлаа гэдэг тэр хүн давуу байдал үсгээс илүүтэйгээр зүгээр эмэгтэй байх нь зүгээр л өрсөлдөөнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байх нь л чухал байна. Тийм дээ. Ер нь бол би ч яг хаа гендер тал дээр ялангуяа эмэгтэйчүүдийн кодон дээр би бол энэ сөрөг барьцтай байдаг л та.
Тэгээд тэгшээ ингээ залуучууд юм дижээд нөө. Гэхдээ яг хоо залуучууд нь яг хоо нөгөө нэгэнт би бол саяных дээр залуучуудын ковот дээр юу гэж хандсан бэ гэхээр нэгэнт эмэгтэйчүүдийн ковот гэж байгаа юм. Тэгвэл ягаад залуучуудах байж болохгүй. Тэгвэл тэгвэл эмэгтэйчүүдээ барьчих. Тэгвэл гендер ярих гаагүй юм бол эмэгтэйчүүдээ бас аваач тэгээд залуучуудаа адилхан болчих. Зүгээр л шудраг өрсөлдөй хоорондоо сайхан алцаал тэр дундаасаа гоё шишидэл гаад тэгэл ер нь бол санааг ярьсан. Тэр л байвал зүгээр. Ирч бай эрэгтэй байлаа гэдэг үг тий одоо тэр хүн даваа байдал үүсэхгүй, эмэгтэй байлаа гэдэг залуу байлаа гэдэг тэр хүн даваа байдал үүсэхгүй байх нь чухал. Бүгд л адил тэгш байх хэрэгтэй. А гэхдээ юу гэдгийг яг нэг энэ системийг бодиттой нээлттэй болгох нь чухал. А пасторал юу гэдгийг нэг халттай болгож өгөх бол нөгөө нэг удаан жил болчихсон эсвэл мөнгөтэй болсод даваа байдал үүсэл. За бидний нэг тулгамдж байгаа бас нэг асуудал байна заяа. За би түр ярианы ихэнд бас нэлээд хэлсэн шүү дээ. Ардын намын өнөөдөр ярьж байгаа энэ нэг бодлого яг өнөөдөр хийж үү гэж би чамаас асуусан чийж бас ярина итгэхгүй байна гэж би ч гэсэн итгэхгүй хоёулаа ярьлаа шүү дээ. Би бас одоо энэ сүүлийн үед бас яг хөө иргэдч бас тийм бай сөрөг хүчинч бас шахдаг болцсон байна. Даваа тал нь татвар гэдэг зүйлийг багасгая. Амар хүнд байна. Иргэдийн нуруунд маш том дарамт болж байна. Бизнес эрхлэлтэй амар хүнд байна гэж нэг хэсэг амар гоё идэвхтэй ярьдаг болсон байна. Тэнгүүл нөгөө зүүнний нам чинь бас энийг бас ингээд дэмждэг үгээрээ гэхдээ үйлдэл бол харагдахгүй шүү дээ. Үгээрээ бол гоё тгийа гэдэг шүү дээ. Тэгээ энэ тал дээр чиний байр суурь юу гэж харж байна? Одоо жишээлбэл 26 би зүгээр чамд тодруулж хэлэхэд 26 оны төсөв батлагдчихлаа шүү дээ. За би бол ганцхан л үг хэлмээр байна. Суурил. Монголын татварын тогтолцоо суурил. Монголын төсөв суурил. Монголын нийгмийн даатгалын сан суурил. Давбарцсан. Дампуураагүй бүр сүрцэн. Бүр сүрсэн. Дампууралч бол үйл ажиллагаа зогсхийг гэж байгаа. А суурил бол бүр ингээд хасах руугаа ороод ингээд босхоор болсон. Ер нь бол нөгөө нэг дампуурч юм бол бүр хин нэгэн байдалд нөгөө нэг хор очлохгүй шүү дээ. Өөртөө л хортой. А сүрэл бол нэг юм хажуудах итгээд хор очлуулад байгаа байхгүй. Сүрэл. Эрүүл мэндийн даатгалын сан. Сүрэл. Тэр энэ дэр нэг ганцаар юм. Би мэдгүй яг жишээлбэл би ингээд олон улсын ингээд одоо юу гэдэг туршлагуудыг харахаар дандаа нэг юм эрүүл мэндийн сан, даатгалын сан гэх юм уу те ингээд нэг даатгалын сан бидний юм одоо орон сууцны сантай болох гэдэг. Тийм. Яг манайд л сан гэж юм тусдаа яригдж байгаа бүгд нэг данс руу ордог байхгүй. Нэг данс руу ороод тэнцэнээсээ ингээд гарна штэ. А ер нь бол аль ч улс орнд бол юм ялангуяа нийгмийн даатгалын санг бол төсвөөс тусад нь байлгадаг. А гівжиж тэнцэнээс нөгөө нэг татваасуудаа хийдэг. Одоо бидний ингээд тэгтүүрийн хоримтлал үүсээгүй учраас төсвөр угаасаа үүсээгүй байхгүй. Үүсээгүй учраас нөгөө нэг татварт орж ирсэн мөнгнөөсөө авдаг. Эрүүл мэндийн даатгалын сан бас яг тэрнтэй адилхан. Байхгүй учраас хоримтлал нь байхгүй учраас нөгөө л нэг ойдлогоос орж ирсэн татвараас авдаг. Орлогоос авдаг. Тэгээд нөгөө нэг юм тэрнг чинь өөр зүйл зарцуулах хэрэгтэй байтал нөгөө нэг юм урт хойд хормоогоор урт хормоогоо нөхөө яваад тахлаар энэ өөрөө сүрэл болж өрч байгаа. Одоо ер нь Монголд татварын бодлого ямар хөө зарчмаар явбал ер нь зөв болдолтой орно гэж. Хоёлаа яг тэр нийгмийн даатгал бодлого тусдаа явах хэрэгтэй. Бах би бас өгийн энэ систем логикоор бодвол нийгмийн даатгал болно. Татвар бол биш байх ёстой шүү дээ. Гэхдээ яг өнөөдрийн Монголд баг татвар шиг болчихлоо шүү дээ. Тэгээд хоёлаа тэр нийгмийн даатгалыг өргөж зөө. Одоо яг бизнес эрхлэгчдийн өмнө татвар гэдэг зүйлийг амар том асуудал үүсэдэг шүү дээ. Төрөмж бол нэг дэмжиж байгаа мэдгүй дэмжихгүй байгаа юм гэдэг тойруулсан хариулттай тий шийдэл байхгүй гэхдээ шийдэж байгаа юм байхгүй. Энэ дээр одоо яг барууны бас үзэлтэй тий барууны намын гишүүн юу гэж яаж шийдэх вэ яах вэ? За нэг нэг хоёр сонголт гэдэг байхгүй. А бага байвал үр ашигтай байх уу, их байвал үр ашигтай байх уу гэдэг. За. Шилжих юм бол татвар нь бага байх нь үр ашигтай байх юм уу? Ийм сонголт байдаг. За. Гэхдээ бага байгаад үр ашигтай гэхээс илүүтэйгээр нөгөө нэг юм борлуулалт бага байгаа тохиолдолд, ашиг орлого бага байгаа тохиолдолд татвар бага л байх хэрэгтэй. А борлуулалт ашиг орлого өндөр байх тусмаа энэ нөгөө нэг татвар өндөр байх хэрэгтэй. Энэ зарчмыг ер нь бол улс орнд баримтлаад байдаг.
Тэгтэл Монголд яаж нэхлэр нөгөө нэг чи баг татвар баг орлоготойч бай, их үгээч. ихч бай, адилхан төлөө. Тэгэхээр тэр нь өндөр. Яг ер нь бол нэг дэлхийн дунджийг харж үзэх юм бол энэ дунджаас нэг өндөр биш юм байна. Тэр нь өндөр биш үү? Өндөр биш. Гэхдээ энэ нэг үр ашигын коэффициент гэдэг зүйлэл тооцож. Гэтэ ингээ шатлсан аим олон дотор байна шүү дээ. Авдаг. Нөөц. Хөвгний орлогын алтан дотор балла. Инхээр олон болчихгүй. Яг ер нь бол ийм л байна л да. Заашил Монгол хүний дундад цалин бол нэг одоогоор нэг сая 500 мянга орчим. За 2 сая төгрөнд хүрсэн байж магадгүй. Дундад цалин. Нөхцөл байдал дээр өөрөө өөр л дөө. Энэ 2 сая төгрөгийн цалин дээрээс бид нар за 30% татвар төлөөд үлдээдэл мөнгө нь үр ашигтай зарцуулагдах хэмжээнд байна уу гэдэг л асуудал. За ингээд нийт төлж байгаа татвар нь 30% байлаа гэж бодъё. За бараг 40% рүү орж байгаа. 40% рүү орлоо гэж үзэхэд тухайн татвараас нэг юм цаана нэг сая 200 мянган төгрөг хүн төлднэ дээ. 40%-аар татвар төлөв. Энэ сая 200 мянган төгрөг нь тухайн хүндээ сард нь хүрэлцээтэй байна уу гэж тухайн асуудал. Хүрэлцээтэй байгаа бол энэ татвар зөв байна л гэж үзэх шүү дээ. 40% ч 50% ч хамаагүй байхгүй. Гол нь Монголын систем энэ үлдэж байгаа сая 200 мянган төгрөг нь нөгөө сардных нь хэрэглээнд нь хүрэхгүй хаал гол асуудал байхгүй. Бусдаар л энэ татвар нь өндөр байна уу бага байна уу огт хамаагүй. Мэдээж Монгол үр ашиг нь ардталт нөгөө нэг хэрэглээндээ хүрэхгүй байгаа учраас бага байх хэвээр. Энэ ч бас нөгөө нэг юу гэдгийг урт хугацааны асуудал биш байхгүй. Мэдээж юу гэдгийг долларын хааш унаад Монгол нэг хүнд ногдоод дотоодын нийт бүтээгдэхүүн нь өсөөлтэй эдийн засгийн өсөлт нь өндөр гараал ирээл хүн болгоо ингээ юу гэдгийг миний авж байгаа энэ сарын цалин $1000 тэнцүү байгаа. Би тэр $1000-ийнхаа магадгүй 400-ыг би татвар төлөөд үлдсэн $600-аар би сардаа сайхан амьдарч байгаа би татварын талаар гомдлохгүй байхгүй. Гэтэл ингэж чадахгүй байгаа учраас л энэ татвар нь өндөр байна л гэж хардаг. Одоо нэг ийм яг одоо улсын хурал дээр яригдж байгаа нэг хоёр татварын юм яригдаад байна шүү дээ. Нэг нь болохоор одоо улсын хурлын гишүүн Баярмаа энэ санаа Баярмаа ч хоёр биш 100 мянган иргэн гарын үсэг зураад нөгөө захим ди парламенттай тэрийг одоо яг Баярмаа гишүүн ирэн дэмжээ нөгөө улсын хурлд төсөл болгоод оролцсон баа шүү дээ. Нэг хувийн орлогын албан дотор 1% бол 10% байгаа шүү дээ. Энийг 1% болгоё гэдэг нэг юм яваад хуулийн төсөл хийж байгаа. Энэ талд нь болохоор нөгөө хуульч батгүй гэдэг байгаа шүү дээ. Тэр бас нөгөө 100 мянган хүний бас иргэдийн санал шүү дээ. Бас дэмжигдээд нөгөө юунес борлуулад одоо өөрийнхөө хөрөнгийг борлуулад нэг төрд 2% татвар 2% татвар үйл хөдлөх хөрөнгө үйл хөдлөхийн тийм нэрээ олж ирэхгүй. Үйл хөдлөх хөрөнгөө борлуулсны 2% татварыг төлдөг. Энийг цуцлаа гэдэг бас нэг хуулийн төсөл оруулж ирэх гээд яваад шүү дээ. Энэ дээр чи юу гэж харж байна? Энэ үйл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар бол жоохон нэг талд бол утгагүй татвар. Монголын нөхцөлч. Би өөрийнхөө эд зүйлсийг зарж борлуулсныхаа төлөө би өөрийнхөө мөнгөөр худалдаад авсан маш ихлээд анхаас надад заягдаг байхгүй. Өөрийн худалдаж авсан одоо үйл хөдлөх хөрөнгө дээрээ зарахтаа дахиад татвар төлөх гэдэг чинь утгагүй татвар. Давхар энэ нэг давхрын давхар татвар байхгүй. Хамгийн анхны удаа бол төлж байгаа л яах вэ? Асуудалгүй. Нэг нь төлөгдсөн татварыг давхардуулж аваад байдаг л утгагүй байхгүй. Би анх тэр ухаан байрыг авахтаа ч гэдэг юм цааш нь ашиглалтанд ороод аваад төлөгдсөн татвар байхгүй. Тэрийг би дахиад борлуул. Сар амьдарч байгаад дараагийн хүндээ зарахад тэрнээс дахиад татвар өгөх чинь энэ бол давхарцсан татвар биш. Нөгөө 2% татвар чинь 4%, 8% ингээд нэг зарагдах тусмаа ингэж нэг давхар татвар нэмэгдээд тэгэл энэ өөрөө гажуудалтай асуудал байхгүй. Тэгэхээр энэ бол буруу. Одоо бага дүн дээр бол яг нэг гайгүй юм билээ. Яг их дүнтэй одоо нэг том орос 3 өрөө байр ч юм уу ингээд 100 200 сая төгрөгийн үнэтэй байр зархад амар их бодогч байгаа. Яг нэг 2 3 саяын юм дээр бол нэг мэддэхгүй юм бэлээ л дээ юм бол тий. Одоо тэгвэл нөгөө 1% хувийн орлогын албан татврын 1% болгоё гэж штэ. Тийм. Энэ хувийн орлогод Монголын нөхцөл дөрөв яг хэлсэн л байхгүй. Монголын нөхцөл үлдэж байгаа бид нар татвар төгөөд цаана үлдэж байгаа юм үр ашиггүй байгаа. Хэрэглээнд нь хүрэхгүй байгаа учраас энэ татварыг болгох нь зөв үү? Гэхдээ энэ нэг юу гэдгийг хүмүүс бол байнгын юм байх хэрэгтэй гэж боддог л дээ. Бидээс нэг улсаа хөгжүүлэх эдийн засгийн өрсөлдөлтөнд оруулахын тулд
энэ татвар нь тодорхой хэмжээний дэлхийн стандарт жишг байх хэрэгтэй. Гэхдээ аль талдаа төсвөн дампуурсан. Авж байгаа цалин авж байгаа хүмүүс нь дампуурсан байхад энэнг өндөр байлгах ямар ч утгагүй байхгүй. Тодорхой хэмжээнд бид эдийн засгийн өсөлт долларын ханшийг буулгахад яг төрийн оролцоогүй бол тий. Болтлоо бид нар энэ бага хэмжээний татвартай байж хаад бүх юм сайхан болсны дараагаар татвараа буцаад нөгөө нэг юм болгоод 10% оруулах нь зүг байхгүй. Энэнг өөрөө нөгөө нэг юу гэдэг вэ гэхэлэр за би их сайн энэ томьёог санахгүй. Гэхдээ энэ нөгөө нэг үр ашигтай шийдвэр гаргалт гэдэг байхгүй. Мэдээж тэгдэг үстэй. Бид нар ч гэсэн яг хувийнхаа амьдралдаа тэгдэг үстэй. За сард нэг ингэвдгийн нэг удаа гадуур хоолдог байсан бол тухайн үед нэг юм орлого багтаач гэдэг юм эсвэл бусад өөр зээлийн төлбөр ихтэй байгаа үед гадуур хоолтынхаа хэмжээ багасгадаг үстэй. А гэхдээ бүх юм сайхан болцсны дараагаар гадуур хоолдох, зугаалах, аялах энэ төлөвлөлт үстэй. Яг энэтэй адилхан тухайн үедээ мэдээж бүх юм асуудалтай, эдийн засгийн уналттай за цалин орлого нь хөрөлцөхгүй байгаа энэ үедээ бага байх хэвээр зайлшгүй асуудал. Энэ өөрөө нөгөө нэг юм чөлөөт эдийн засгийн холбоотойгоор за мэдээж бид нар нөгөө нэг юм асуудалтай байгаа үедээ татвараа багах хэвээр харин асуудал байхгүй үедээ л татвар нь тодорхой хэмжээний байх хэвээр. Тэгэхгүй л нөгөө улс төсвөө бүрдүүлж чадах байх юм бүр тэрнээс асуудал үүсэх хэвээр байхгүй. Нөгөө хүмүүсийн манай төрчин өөрөө данхах гар штэ. Тэр олон хүмүүсийн цалин тавьж болохоор тэгэх юм бол бүр нөгөө нэг нийтийн эмх замраагүй байдлаар шилжин л дээ. А тэгээ энийг бид нар хоёр талдаараа мөнхийн татвар буухан зөв. Гэхдээ мөнхийн тийм байх боломжгүй. Эдийн засгийнхаа хувьд. Гэхдээ асуудалтай байгаа үедээ буулгах нь зөв. Энийг л ойлгох хэрэгтэй. Зөв. Би бол яг хоо ер нь л баг болж игэл иргэдээ нэг хүнд ачаа өрүүлэхгүй тэр зах зээл дээр нь татварын төрөө цомхон болгоод тэгээд энэ татвараа багасгаад иргэдийнхээ нуруунд дээр нэг ачаа өрүүлэхгүй нэг чөлөөтэй худалдаа наймаар эхлээд өөрөө төрөөс юм гоохгүй нэг амьдэрдэг тэр нэг нийгэм рүү шилжүүлээд өгөөсөл гэж хүсдэг. А энийг би бас яг хоо ардсан намыг бас тэр зам руу энэ улсыг бас нэг шилжүүлчих болов гэж найдаж итгэж явдаг л залуучууд юм байна л дөө. За тэгээд ямар ч байсан мөөдөө баярлалаа. Яг энэ дээр нэг юм хэлэхэд бол юм байхгүй. Бид нар нэг хит зүүнийхч бай, хит барууныхч бай. Бидний нэг төр нуруунд дээр өөрч авч явах хэрэгтэй нэг хит хитэн салбар байдаг. Аа тийм, тэрийг бол би үүсэхгүй байгаа. Боловсрал, эрүүл мэнд. Гэтэ яг мөн үү? Яг бол батлан болох гэж хэлэх гээд байна. Тэгээд дээрэс нь батлан болох. Энэ гур байхгүй. Энэ ерөөсө төрийн нуруунд дээр авч явах хэрэгтэй. Одоо үүр гэх юм. Хит зүүнний үзэл баримтлал усаарсан ч гэсэн, хит барууных байлаа ч гэсэн энэ гурвал байх хэрэгтэй. А бусдын нь болчихвол гэж байна. Бодлого би бол эрүүл мэнд боловсролыг бол бодлогонд бол төр мэдээж бодлого барих хэрэгтэй. Гэхдээ яг тэр зах зээл рүү оролцох нь өөрөө бас хэмжгүй гэж боддог. Батлан бол хүссэн хүсээгүй төр заавал тэмцээ байх хэрэгтэй. Батлан хамгаалахыг бид нар хувь руу шилжүүлж яасан ч болохгүй. Энэ бол үндэсний эрх ашиг яасан. Яг хөө гэхдээ юу л да бид нар үндсэн хуулиараа заягдсан эрхэнд маань нэг сурч боловсрох хэрэгтэй. Дээрээс нь эрүүл аюулгүй үндсэн яг би ингэж хэлээд байна. Энэ ингээ хуулиар дампууруулъя гэж байгаа бол шүү дээ. Энэ үндсэн хууль зөрчсөн боловсролын байгууллагаар яадаг вэ? Хаях хэрэгтэй байхгүй. А тэгтээ тэгж болохгүй. Би бидний нөгөө нэг юм заягдмал эрхтэй холбоотой юм үндсэн салбар байхгүй. Эрүүл байрны орчинд амьдрах гэдэг чинь бид батлан хамгаалгаараа хилээ хамгаална. А дээрээс нь эрүүл мэндэ бид хамгаалуулна. За дараас нь бид нар нөгөө сурч боловсрох эрхээ тэгвэл энэ үндсэн бол тэгвэл одоо энэ засаглаж байгаа юм нөхдүүд чинь тэгвэл над үндсэн хуулийн чинь хамгаалагдсан эрхийг чинь хангаж өгөхгүй байх шүү дээ. Ингэж чадахгүй байгаа юм зүгээр болиё гэдэг. За ямар ч гэсэн мөгөөтэйгээ хоёр дахь удаага ярилцлаа. Тэгээд хоёулаас 2-3 асуудлуудыг ер нь ярилцлаа. Тэгээд зарим зүйл дээр нь бол би бол санал нийлж байна. Жижигхэн зарим зүйлүүд дээр яг сөрөх юм байна. Тэгээд би одоо хүмүүс өөрчөөд ямар сөрөөд байна гэж мэтгэлцээд байгаа даа л тэнэш. За тийм байна. Тэгээд мөгөөдөө баярлалаа. Цаг зав гаргаад тэгээд ингээд ярилцах боломж олгосон. Тэгээд зохион байгуулагч үйл ажиллагаанд бас амжилт хүсье. Тэгээд бас ардсан оюутны холбоо бол ардсан намын отгон холбоо учраас бас энэ холбоог олон идэвхтэй болж цар хүрээгээ олон хүмүүст гол нь олон хүмүүст хүрэхтэй бидний нэг үзэл санаа үзэл баримтлал гэж нэг юм байна да тий. Тэрийг энэ нийгэмд энэ залуучуудад түгээгээрээ миний одоо ганц хүсэх юм л тэр байна. Тэгэхгүй бол одоо нийгэм чинь өөрөө маш их социалист болсон байна. Социалист үзэл санаатай залуучууд бас нилээд байна шүү. Энэ тэрийг бас таад харддаг байлгүй дээ. Тэгэхээр хамгийн гол нь ардсан намын залуучууд тий бид нар юугээрээ ялгарх хэвтэй. Энэ нөхдүүдээс бид нар өөрсдийн үзэл санаагаар л ялгарна.
Тэгэхээр хоёулаа саяны ярьдаг энэ юмнууд бодит ажил болох эхлэл нь хинээс эхэлтийн гэхээр одоо та ядаас маань эхлэх юм болов уу гэж би харж байгаа шүү. За тэгээ баярлалаа. Ажилд Наад ингэ ямар цай. Баярлалаа. Зориулсан баярлалаа. Тэгээд энэ подкастыг үзэж байгаа хүмүүс манаас авах гих явахаар андаарай гэж хэлмээр. Тэгээ энэ бол хов мөнх эрдэнэ гэдэг хүнтэй бид ярилцсан шүү. Тэгээд анхаарал хандуулсан баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Баяр та. Баяр та.